бодох баттгал дасгал мөн тэгшүнцөгт зэргийг бодноо. За бодлого 1. Дэлхийн бөмбөрцгийн нийт гадаргуугийн 17 хэсгийг ус, үлдсэн хэсгийг нь хуурай газар эзэлдэг. Хэдийн хэсгийг хуурай газар эзэлдэг вэ? Ус бо хуурай газрын зөрүүг олоорой гэсэн байна. За дэвтэрт бодлого 1 гэж бичиж агаад өгүүлбэрээ бичээд бодолтыг нь бичиж авах шүү хүүхдүүдээ. За 10 хуваасны 7 хэсэг нь ус юм байна. Тэгвэл 10-аас 7-г хасахаар 3. Тийм ээ. За тэгвэл 10-ны 10-аас хасдаг нь 10-ны 7. Тэгвэл 10-ны 3. Энэ маань хуурай газар болох нэ. Бодлого 2. Ногооны талбайд 125 тонн төмөсний 5-ны 3-тай тэнцүү луун байв. Нийт хэдэн тонн ногоо байна вэ? За мөн бодлого 2 гэж бичиж агаад бодлогынхоо өгүүлбэрийг бичээд бодолтоо хийн. За тиймээ маш цэвэрхэн бичих шүү хүүхдүүдээ. За 5 хуваасны 3 хэсэг бичнэ. Тэгвэл 125 тонн маань 5 хэсэг болсны 1 хэсэг нь 25 юм байна. За тэгвэл 125 тонныг 5-д хуваагаад 25 тонн гарна тийм ээ. 25 тонныг үржих нь 3. 75 тонн луун болох нэ. За тэгвэл нийт гэж байгаа учраас нийт хэдэн тонн байна вэ гэж байгаа учраас 125 тонн дээр 75 тонн луунгаа нэмээд нийт 200 тонн ногоо болох юм байна. За бодлого 3. Ижил хуваартай энгийн ботхойг нэмж хасаарай гэсэн. За энийг хүүхдүүд маань маш сайн хийж байлээ. Маш мундугаан дэвтэртээ цэвэрхэн бичээд багштай илгээгээрэй. За ижил хуваартай энгийн ботхойг жишээрээ. За жишг дээр маш сайн бас байсан тийм ээ. Та нар айгүй мундаг байсан. За бодлого 5. За энэ маргааш 5 сарын 1-р өдөр чинь 5 сарын хэдэн болсон? Сарын 3-нд эргээд бид нэр 12 цагаас уулзна. Тэгэхэд ороогүй хүүхдүүд нь бас зарим нь нэмж орж ирээрээ. За энийг багш нь аягүй сайн тайлбарлаж өгсөн байгаа тийм ээ. За 200 кг-ыг өрчгөн 400 кг 1 центнер 100 кг байдаг учраас 8 центнер маань 800 кг гэсэн үг. 800 кг дээр 250 кг-ыг нэмэхээр 1050 кг болж байгаа тийм ээ. Тэгээд 1050 кг-аас 430 кг-ыг хасгаар 620 кг болоод 620 кг дээр 400 кг-ыг нэмэхээр 1020 кг болсон тийм ээ. За ингээ хэцээ хариу 1020 кг. За бодлого 6. 1 хоногоос 15 цаг 20 минутыг хасна. За ингэхдээ 1 хоногт маань 24 цаг байдаг. 1 цагт маань 60 минут байдаг гэд энэ бодлогын маань хамгийн бага нэг чинь минут байгаа учраас бүх нэгжээ минут руу шилжүүлнэ гэсэн үг. За тэгвэл 24 цагийг үржих нь 60 минут гэхээр 144 минут болж байна. 15 цагийгаа минут руу шилжүүлэхээр 900 минут болж байна. За тэгэнгүүт 15 цаг 22 минут гэдэг маань 922 минут болж байгаа. За тэгвэл 1440 буюу 1 хоногоос минут 922 минутыг хасгаар 518 минут болох нэ. За ингээ хасгаар 518 минут хэцээ. За бодлого 7. Тэгшүүн цогтын урт нь 18 см, периметр нь 60 см болоо өргөн болон талбай болоорой. За сарын 60 см-ийг яагаад 2-т хуваачваа? Яагаад 2-т хуваачваа гэхээр яасан? Бид нар юуг олохдоо периметр буюу хүрээний уртыг олохдоо 2-оор үржүүлдэг тийм ээ. Урт өрөөнийг 2 дахин хэсэгдэг. Тэгвэл эсвэргээрээ энд 2 дахин хуваасан байна гэсэн үг. За тэгэнгүүт 30 см-ээс мэдэгдэж байгаа уртаа хасаад өгөхөөр өргөн маань гараад ирнэ. За тэгээд талбайг олохдоо яадаг вүлээ? Урт өрөөнийг хооронд нь үржүүлээл олчдөг.